За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Их хүүхдийн эмгэг судлалын чиглэлээр заагдж байгаа энэ удаагийн хичээлийн маань сэдэв бол манс таталт болон манс таталтын урьд эмгэгийн тухай хичээлийг бэлтгэн танилцуулах гэж байна. За энэ хичээлийн агуулга нь эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, за энэ нь дэлхийд ямар байгаа, за Монгол улсад яг энэ чиглэлээр ямар нөхцөл байдал байгаа тухай, за тэгээд манс таталтын урьд эмгэг болон манс таталтын тодорхойлолт, хэлбэр, өвчний олон улсын ангил, за эмгэг зам болон эмнэлэг зүйн онцлогоо, эмчилгээ, эмгэг судлалын онцлогооны тухай товч ярилцах болно. За эхийн эндэгдлийн өнөөгийн байдлын хувьд, за Монгол улс бол 2015 оны байдлаар эхийн эндэгдлийн төвшнгөөр за 2 дугаар төвшний ангилалд багтж байгааг та бүхэн дээрх зургал дээрээс харж байна. За дараагийн слайдн дээр за дэлхийд дахинд эхийн эндэгдлийн өнөөгийн байдал нь 2010-15 онуудад бол буур хандлагатай бөгөөд за 100 мянган амьд төрөлтөнд 200-аас 250 орчим байгаа. За бодит тоогоороо бол 300 мянга орчим их болол жил тутам эндэж байна гэсэн ийм тоо мэдээлэл байна. За Монгол улсын хувьд авч үзэх юм бол сүүлийн жилүүдэд харьцангуй буур хандлагатай байсан боловч 16 оны хувьд бол бага зэрэг өссөн зураглалтай байна. 100 мянган амьд төрөлтөнд болон эхийн эндэгдлийн бодит тоон утгыг бол дээр хүснэгтээс харж болно. За эхийн эндэгдэлд хийсэн 2008-аас 2017 оны хооронд хийгдсэн судалгаагаар 2008-аас 2011 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 151 эхийн эндэгдэл бүртгэгдсэний 140 эмгэг судлалын шинжилгээнд орсон, 12-оос 15 онд 118 их эндснээс 107 эмгэг судлалын шинжилгээнд орсон, 16-17 онуудад 58 их эндснээс 56 шинжилгээнд оржээ. За дээрх тохиол энэхүү хүснэгтээс бид нар юуг харж болох вэ гэхээр нийт 327 их эндснээс эмгэг судлалын шинжилгээнд 303 тохиолдол орсон. Үүнээс 146-д нь бол эмчилгээ үйлчилгээний дутагдал, 67-д нь буюу 22.1% нь үндсэн өвчний зөрөө тооцогдсон байна. За энийг юу гэж харж болох вэ гэхээр хоёр эхийн эндэгдэлтний нэгэнд нь эмчилгээ үйлчилгээний явцад ямар нэгэн алдаа дутагдал гарсан байна. Харин 5 их тутмын нэгд нь үндсэн өвчний зөрөө илэрчээ. Тэгэхээр бол бид нар эхийн эндэгдлийн шинжилгээнд бол онцгой анхаарал хандуулж судлах шаардлагатай гэдэг нь бол энэ дээрээс харж байна. За мөн улсын хэмжээнд эхийн эндэгдлийн итгэмжит лавлгааны баг ажиллаж оншийн зөрөө болон дүгнэлтийг хилцдэг байгаа. За дээрх тохиолдолд 303 тохиолдлоос 26-д нь буюу 9.6% нь энэ итгэмжит лавлгааны багийн онш нь за эмгэг судлалын шинжилгээний онш болон дүгнэлттэй ямар нэгэн байдлаар оншийн зөрөө, дүгнэлтийн зөрөө гарсан байна гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр та бүхэн онш болон дүгнэлтэнд бас анхаарал хандуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. За дараагийн слайдн дээр эхийн эндэгдэл гарсан газар болон эмнэлгүүдийн тоо мэдээллийг харж байгаа. За тэгэхээр дээрх хүснэгтээс харахад бол 54.3% нь бол эхийн эндэгдэл нь хөдөө орон нутагт тохиолдсон ийм бүртгэлтэй байна. За энэ графикаас харахад манс таталт болон манс таталтын урьдл эмгэгийн шалтгаантай эхийн эндэгдэл Монгол улсад ямар байгаа вэ гэдэг энэ тоо мэдээлэл харагдаж байгаа. Тэгэхээр нийт эндсэн эхийн тоон дотроо бол их барихын шууд шалтгаантай эхийн эндэгдэл нь 50 орчим хувийг эзэлж байгаа. За үүн дотроо эхийн шууд шалтгаантай эхийн эндэгдэл дотроо манс таталт болон манс таталтын урьдл эмгэгийн шалтгаантай эхийн эндэгдлийн тоон утгыг харуулсан байна. За дээрх мэдээллийг графикаар харуулах юм бол шууд шалтгаантай эхийн эндэгдэл нь 54%, за үүнийхээ 20% нь бол манс таталт болон манс таталтын урьдл эмгэгтэй холбоотой эхийн эндэгдэл байжээ. За байшны хувьд авч үзэх юм бол хөдөө орон нутагт 70% нь эндсэн, за гэртээ бол 13% нь эндсэн байна. За шалтгааны хувьд бол 67% нь манс таталтын урьдл, манс таталтын шалтгаанд эхийн эндэгдэл тохиолдсон газраар нь авч үзэх юм бол 67% нь аймаг орон нутагт, за 13% нь гэртээ, хотод 17% нь эндсэн байна.
За ингээд өнөөдрийн хичээлийнхэн гол сэдв рүү оръё. Манс таталтын урьдчил буюу преэклампси гэдэг эмгэгийн тодорхойлолт нь манс таталтын урьдчил нь олон эрхтнийг хамарч гэмтээдэг хам шинж бөгөөд жирэмсний 27 хоногоос хойш хугацаанд үүсдэг, артерийн даралт нэмэгдэх, шээсэнд уураг ялгарах, хавн үүсэх зэрэг гурвалсан шинж тэмдгээр илэрдэг. За хэлбэрийн хувьд бол хөнгөн ба хүнд гэсэн хэлбэрээр ангилж үздэг. За дээрх шарх үснэгтэн дээр та бүхэнд анхааруулга болгож бичсэн мэдээллүүд байгаа. За жирэмсэнтэй холбоотойгоор үүссэн артерийн даралт ихсэх хямрал нь эхийн эндэгдлийн гол шалтгаан болтгоо гэдгийг харж авах хэрэгтэй байна. За өвчний олон улсын 10 дугаар ангиллын дагуу 15 дугаар бүлэг О10-аас 16 дугаар хэсэг буюу жирэмсэн төрөлт ба төрсний дараах үеийн хавн, протеинури ба даралт ихсэх эмгэг гэсэн хэсэг дотор за хөнгөн зэргийн манс таталтын урьдчил эмгэг, манс таталтын урьдлын хүнд хэлбэр, за хэлбэр нь тодорхойгүй зэргээр О13, 14 дугаар хэсгүүдэд болвол манс таталтын урьдчил эмгэгийг кодлжээ. За давхар 100% дэлхийд жирэмслэлтийн 4.6%, Америк нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар 3.4% тархалттай байдаг бөгөөд анхан төрөгчдөд тохиолдлын тоо 1.5 дахин илүү байдаг мэдээлэл байна. Жирэмсийн эхийн насны бүлгээс хамаарч тархалт нь бол харилцан адилгүй байдаг тухай мөн мэдээлэгдсэн. За тээлтийн 34-7 хоногоос өмнөх үедээ манс таталтын урьдчил онцтой төрөлт шийдэгдсэн тохиолдолд давмгаалах хандлагатай байна. За ингээд та бүхэнд эмгэг замын хувьд товч мэдээлэл хий. Тэгэхээр манс таталтын урьдчил үүсгэхэд хамгийн түрүүнд бол эрсдэлт хүчин зүйлүүд бол нөлөөлдөг байна. Үүнд анхны жирэмсэн, артерийн даралт ихсэх өвчний үхэлэмжтэй, за мөн чихрийн шижин, за стресс хүчин зүйл бас мөн нөлөөтэй. Автоиммуны эмгэг болон ахмад насны жирэмсэн үүнд дотроо 35-аас дээш насны жирэмсэн хамааруулж байгаа. За хэр ураг хийж байгаа жирэмсэн болон удамшлын эмгэгүүд зэрэг дээр эмгэгүүд нь бол эрсдэлт хүчин зүйлийг бол үүсгэдэг байна. За эдгээр эмгэгүүд нь бол интегрины өөрчлөлт болон трофопластын апоптозын өөрчлөлтийг бол нөхцөлдүүлдэг байна. За үүнээс шалтгаалаад умаан спираль артерийн судасны ситотрофопластисийн нэвчлэлтийн алдагдал үүсдэг. За үүнтэй холбоотойгоор ураг ихсийн нүцний эргэлт алдагдаж ихсэд цус хомсрал үүсдэг байна. За ихсэд цус хомсрал үүснээрээ бол азотын оксид болон простациклин, за эндотелийн суд тэлэх гүлгэр булчин сулруулах үйлдэлтэй дааврын үйл ажиллагаа буурах хандлага ажиглагддаг. За интерлейкин 6 буюу үржлийн цитокин, за эксин цитокератин болон эндотелийн зэрэг бодисуудын эксэлтийг бол эрчимжүүлдэг байна. За үүнээс шалтгаалсан эндотелийн гэмтэл үүсдэг бөгөөд эндотелисын гэмтлийн хагас задралын бүтээгдэхүүнүүд ялгарснараа бөөрийн сэвэнгийн урсгалын удаашрал, судасны эсэргүүцэл нэмэгдэх, артерийн даралт ихсэлт зэрэг шинж тэмдгийг илрүүлдэг. За энэ нэмэлзүүдээр бол артерийн даралт ихсэлт болон шээсээр уураг алдал, хавгнах гэсэн дээрх үндсэн 3 шинжийг бол нөхцөлдүүлж байна. За энэхүү байдлыг бол манс таталтын урьдчил эмгэг гэж онцлох бөгөөд за үүнээс үүдсэн ихсийн эмгэг, ургийн эмгэг, эхийн эмгэг үүсдэг бөгөөд ихсэд төгсгөлийн цэлмэнгийн гипоплази, атероз, ихсийн цэлмэнгийн шигдээс ихс ховхрол болон жижиг хэмжээтэй ихс үүсгдэг. За ургийн талаас бол тижээлийн дороотол, өсөлтийн саатал, ургийн архаг бүтэлт болон нера эндэгдэл ба амьгүй болох эрсдлийг ихсгэж байдаг байна. За эхийн эмгэгийн хувьд бол эндэгдлийн тоо бол ихсэх, судсан цус түгмэл бүлэг нь хам шинжээр хүндрэх, хэлб хам шинжээр хүндрэх, манс таталтаар хүндрэх, за тархи элэг бөөрийн эмгэг үүсгэх зэрэг хүндрэлүүд үүсгдэг байна. За дээрх эмгэг замыг бол энэ зурган мэдээлэлээр та бүхэнд харуулж байна. За дээрх зургал дээрээс харахад бол за хохроо давхарга, за тэгээд цэлмэн, за умаан булчин давхарга хоорондох цус эргэлтийг бол харуулсан график зурглал байгаа. За тэгэхээр дээрх зурган дээр бол хэвийн зурглалыг харуулж байгаа бөгөөд синцитотрофопласт эсүүд нь завсрын трофопластисээс үүсээд за гүлгэр булчинтай умаан хан руу ханы судасны ханы эндотел нь цитотрофопластисээр 3.1 хүртэл хэмжээгээр бол солигдох ёстой. За энэ үед бол ихсийн хэвийн цусны урсгал хадгалагдаж байдаг байна. За харин дараагийн зурган дээр бол манс таталтын урьдчил эмгэгийн үедх
зураглалыг харуулсан бөгөөд за дээрх зургал дээрээс бид нар юуг харж болох вэ гэхээр завсрын цэлмэнгээс завсрын трофопласт-эсээс үүсэж байгаа цитотрофопласт-эсүүд нь за умаан булчин давхаргын цагираг артерийн судасны эндотелистэй солигдож чадаагүй за судасны эндотелисээр байгаа тохиолдолд бол харин судасны дунд давхаргын гүлгэр булчингийн зузаарлал үүсэж судасны хааны эсэг үүсэх хэсдэг байх нь үүнтэй холбоотойгоор бол эхийн цус нь сэлмэн хоорондын зайд усгал нь бол удааширч эхсийн цус сэргэлт алдагдал үүсдэг байх нэ. За тэгэхээр эмгэг жамын хувьд бол товч ойлголт ийм байна. Та бүхэн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор бас онлайн мэдээлэлүүд илрүүл унших шаардлагатай. За ингээд эмнэлзэн онцлогооны тухай дараагийн хэсэг рүү оръё. Хэлбэрийн хувьд бол хөнгөн ба хүнд гэж ангилах тухай бид нар ярилцсан. За мэдээж өвчний түүхтэй танилцахад бол дээрх мэдээллийг бол нэгт нямба танилцах хэрэгтэй. За артерийн даралт ихсэлт нь хөнгөн хэлбэрийн үед бол сулралын даралт нь 110-аас бага. За шээсэн дуураг 1 нэмэх эсвэл өдөрт 300 мг-аас бага. За агшлтын артерийн даралтын хэвийн үеэс 25 мм мөнгө усны багнаас дээш ихсэхгүй. За сулралын даралт нь бол хэвийн үеийнхээс 15 мм мөнгө усны багны өндрөөс ихсэхгүй байх ёстой. За хавнгийн шинжээр бол үнэлгээг хийхгүй гэсэн ийм өдөртөмж байна. За хүнд хэлбэрийн үед бол сулралын даралт нь 110 мм мөнгө усны багны өндрөөс дээш ихссэн байх ёстой. Шээсэн дуураг 2 нэмэх ба түүнээс дээш эсвэл өдөрт 300 мг-аас дээш ихсэх. За агшилтын даралт хэвийн үеэс 25 мм мөнгө усны баг нь түүнээс ихсэх. За сулралын даралтын хувьд бол хэвийн үеийнхээс 15 мм мөнгө усны баг нь түүнээс дээш. За шээсний гарц багасж 600 мл-ээс багасах эсвэл 100 мл нь 4 цагт байхаас багасах юм бол хүнд хэлбэрийн манс таталтай өрдөл эмгэг гэж онцлоо. За энэ үед бол гар нүрийг хамарсан хаван үүсдэг онцлогтой. За ингээд эмнэлзэн шинжийн хувьд бол толгойн өвдөлт, харааны өөрчлөлт, аюулхайн эмзэглэл, өвдөлт, сэтгцийн өөрчлөлт, амьсгаадалт, өвчүүд, цээж, гал мөрөөр өвдөх, хавангийн шинжүүд илэрдэг байна. За ингээд эмчилгээний алгоритмын тухай ярилцъя. Жинсний манс таталтын урьдлыг ямар ч мэргэжлийн эмч төвгүй оншилдог боловч манс таталтын урьдлын эмчилгээний асуудал нь бол одоогоор төгс биш байсан хэвээр байгаа. Манс таталтын урьдл нь зөвхөн жирэмсэнтэй холбоотой үүсдэг эмгэг бөгөөд жирэмслэлт нь таслагдах юм уу их төрсөн тохиолдолд шинж тэмдэг нь арилж эмчилгээ хийгээгүй байсан ч илаарчдаг ийм онцлогтой эмгэг гэдгийг онцгойлон дурдъя. Манс таталтын урьдлыг эмчлэх сонгомол арга бол жирэмслэлтийг таслах төрүүлэх явдал юм. Оншилсан бол эмчилгээ эрчим тэмцлэгийн тасагт яаралтай хэвтүүлж эмчлэх шаардлагатай болно. За дээрх эмгэгийн үед иж бүрдэл эмчилгээ хийх бөгөөд үүнд манс таталтаас урьдсан сэргийлэх, артерийн даралтыг бууруулах, цусны бүлгэлтийн гажуудлаас урьдсан сэргийлэх, ургийн уушигны хөгжлийг дэмжих, шингэн сэлбэх, цаг алдалгүй төрөлтийг шийдэх гэсэн иж бүрдэл эмчилгээг хийх ёстой. За ингээд эмгэг судлалын онцлогооны тухай та бүхэн танилцуулъя. За тэгэхээр манс татлын урьдл эмгэгийн оншилгоо бол та бүхэн түрүүн харсан тархалтын хувьд бол илбэгтэй боловч манс татлаар урьдлаар хүндэрсэн их болгон эндэггүй гэдгийг бид нар санах хэрэгтэй. За тэгэхээр хамгийн гол бидний оншилгоог хийх боломжтой өдөр тутамд игрүүлэх боломжтой сорьц бол ихс байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бол ихсэд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг тухай бид нар ярилцуулнаа. За үүнд ихсийн хэмжээ жижигрэх, ховхроо эдийн судасны эмгэг, цусны урсгалын удаашрал, цэлмэнгийн ширдээс, ихсийн арын зайн цус хуралт, цэлмэн хоорондын зайн бүлэн, цус хуралт зэргээр бол бид нар оншилгоог тавих боломжтой байдаг. За үүний тулд бид нар ирүүлсэн амьд сорьцын шинжилгээнд ирүүлсэн ихсийг зөв хэмжих, жингийн үзүүлэлтүүдэн дээр анхаарах шаардлага гарна. Тэгэхээр бид нар ихсийг жигнэхдээ хүү болон хаснаас нь салган цэвэр ихсийн дискний жинг бол авна. За мөн 3 хэмжээсийг аваад за 1 см хэмжээтэй төслөхийг хийж ихсийн талбайг гүйцэж шалгах нь бол онцгой ач холбогдолтой юм аа. За энэ дээрх микро зурагтан дээр бол судасны доторч трофопласт-эсүүдийг харуулж байна. За тэгэхээр судасны ханын эндотел нь бол трофопласт-эсээр солигдсон хэвийн зураглалыг энэ зурган дээр харж болно.
За тэгэхээр энэхүү трофопласт эсүүдийг илрүүлэхийн тулд бид нар иммуногистохимийн шинжилгээгээр илрүүлж оншийг батлах боломжтой. Цитокератин будгаар бол эерэг будагдж онцлогдох ёстой байна. За мөн энгийн будгаар онцлоё гэх юм бол бид нар пассийн будгаар бол судасны ханы макрофаг эсүүдийг илрүүл онцлох боломжтой. Мөн цитокератин будгуудаар бол цитотрофопласт эсүүдийг онцлох боломж байна. Тэгэхээр дээрх будгуудаар сөрөг илрэх буюу судасны эндотелийн эсүүд маань трофопласт эсээр солигдож чадаагүй байх юм бол бид нар манс татлын урд лимфийг сэжгэлж онцлохонд анхаарах шаардлагатай болох нэ. За ингээд цэлмэн хоорондын зайн фибрийн хуримтлалын хувьд бол ихсийн талбайг үнэлж харахад зах хүрвэн тод биш. За жигд бус ийм цайвар шаргал, цайвар хүрэн улаан голомтууд бол илэрч болох нэ. За эдийн шинжилгээгээр цэлмийн хоорондын зай фибрийн хуримтлал нь бол за тод улаан ягаан мас бол харагддаг. За дараагийн зурган дээр бол за цитотрофопласт эсүүдийн үржил бол харагдана. За хэрвээ дээрх фибрийн маань бол хуримтлал нь ихсэхэд үргэлжлээд явах юм бол ихсийн голомтлог шигдээс үүсгдэг онцлогтой. За дээрх шигдээс нь бол гурвалжин буюу шантик хэлбэртэй тод зах ирмэгтэй. Дараагийн зурган дээр бол мөн харагдаж байна. Ирмгийн хувьд бол тод зах ирмэгтэй шигдээсийн зааг бол тод ялгарч харагддаг онцлогтой байна. За эрт хуучин үүссэн шигдээсийг ялгахад цайвар шаргалт цагаан өнгийн голомт бол хуучин шигдээсийн голомт, хүрэн улаан хүрэн голомтууд нь бол шинэ үсэж байгаа шигдээс байх боломжтой байх нэ. За энэ үед бол эдийн шинжилгээгээр цэлмэнгийн өвчл буюу сүнс цэлмэн үүссэн байх зураглалтай. За дээрх зурган дээр бол фибрийн хуримтлал байгахаас гадна за сүнс цэлмэнгүүд үүссэн цэлмэнгийн шигдээс үүснээрээ онцлог байна. За манс татал болон манс татлын урдил эмгэгийн үед за дээрх хүндрэл гарч болдог. Үүнд ихсийн арын зайн цус хуралт, цэлмэн хоорондын зайн фибрийн хуримтлал, за захын цус хуралт, за ховхроо бүрхүүлээнд орох цус хуралт, усан бүрхүүлээнд орох цус хуралт, за ургийн судасны бүлэн болон шигдээс үүсэх зэрэг хүндрэлүүд үүсч болно. За дээрх эмгэгүүдийг одоо макро зурглаар хэрхэн онцлох вэ гэхээр за дээрх талбайд бол умаа хан болон ихэс хоорондын зайд цус хуралт үүссэн. За макрогоор болвол бүлэнгийн жим болон байршлыг нь бол тодорхой тэмдэглэх хэрэгтэй. Ихсийн арын зайд суралт нь төвийн хэсгэрээ байна уу, зах хэсгэрээ байна уу? За ихсийн арын зайд түлхэгдэж ихсийн цуллаг эдийг шахснууд зэрэг байдлыг бол бид нар үнэлэх шаардлагатай. За ихсийн арын зайд суралт нь мөн улаан эсийн задрал болон фибрийн хуримтлал цэгийг нь бол үнэлэх ёстой. За эдийн шинжилгээгээр бол ихсийн арын зайн цус хуралт нь цусны чөлөөт улаан эс болон фибрийн хуримтлалаар бол онцлогддог. Цэлмэн хоорондын зайн бүлэнд цус хуралт. Энэ нь бол эхийн болон ургийн талын дунд хэсэгт цус хурдгаараа онцлогтой бөгөөд за эдийн шинжилгээгээр хуучин голомт нь мөн цайвар шаргал өнгөтэй, зөв дугуй хэлбэртэй, зах ирмэг нь тод байдаг. За эдийн шинжилгээгээр бол цэлмэн хоорондын зайн цус хуралтын онцлог нь бол цэлмэнгүүдийг зах руугаар шахсан. За мөн эдийн шинжилгээний зураглал нь бол давхраа үүсгэсэн маягийн зураглалаараа энэ цэлмэн хоорондын зайн бүлэнд цус хуралт нь бол онцлогтой байдаг. Хохроо эдийн артерийн судасны дунд давхаргын зузаарал буюу атеросын шинжийг одоо та бүхэнд ярилцъя. За энэхүү зурган дээр бол судасны хааны булчин давхарх нь бол зузааралтай хөнгөн зэргийн зураглал байна. За дараагийн судасн дээр зурган дээр за судасны хан бол их хэмжээгээр зузаарсан үхжилтэй хувц атеросын шинж бол тод ажиглагдаж байна. За дээрх эмгэгийн үед бол судасны ханы фибрил үхжил үүснээрээ судасны сүв нарийж урсгал удаашрах онцлогтой. За ингээд дараагийн зурган дээр бол хувц атеросын зураглал тод харагдаж байгаа бөгөөд судасны хөндийн сүв нарийсэж хан зузаарсан за фибрин үхжилтэй. За тэгээд энд бол хамгийн гол нь хөөсөрхөг макрофаг эсүүдийн хоримтлал үүссэн байгааг та бүхэн харж байна. За дээрх зураглал нь бол бүр хүндрээд ирэхээр судасны
хөндөй бол бараг бүрэн битүүрсэн, хан бол их хэмжээний фибрин хүчилтэй, харин хөөсрөх макрофаг эсүүдийн олширл нь бол илүү төгмөл харагдаж байна. За энэхүү цусны урсгалын удаашралтай холбоотойгоор цэлмэнгийн хөгжлийн шинжүүд бол илэрдэг. Үүнийг цусны урсгалын удаашрал гэж нэрлэх бөгөөд дээрх зураглал дээр бол дээрх шинжүүд тод харагдаж байгаа. Үүнд жижиг хэмжээтэй цэлмэнгүүд, синцитийн зангилаанууд, тулгуур давмгайлсан цэлмэн буюу судасжилтгүй цэлмэнгүүд харагдах ёстой. Үүнтэйгээ холбоотойгоор хялгсан судас бол цөөрсөн зузаан цитотрофопластисийн мембран үүсдэг бөгөөд цитотрофопластисүүдийн хит үржил бол цусны урсгалын удаашрлын хувьд харагддаг байна. Дээрх зураглал дээр цэлмэнгийн хялгсан судасны цөөврлийг илрүүлэх зорилгоор иммуногистохими QBN10 буюу анти-CD34 буудгаар буудаж шалгасан бөгөөд B зурган дээр бол хэвийн зураглал харагдаж байгаа бол А зураглал дээр хялгсан судасны цөөрөл эндотелийн гэмтэл харагдаж байна. Дээрх ихсийн оншилгоогоор бол бид нар ихсийн цус эргэлтийн хямрал, манс таталт болон манс татлын урдил эмхийг онцлох боломж хадгалагдаж байна. Ингээд дараагийн сэдв болох манс таталтын тухай ярилцъя. Эклампси буюу манс таталт нь жирэмсэнтэй холбоотой үүссэн даралт ихсэх хямралтай эмэгтэйд таталтын шинжүүд тархмал, шаталсан таталтаар илэрч байх юм бол манс таталт гэж оншилдог бөгөөд хэлбэрийн хувьд жирэмсэн үед 25%, төрөлтийн үед 50%, төрсний дараах үед 25% нь тохиолддог байна. Дээрх эмгэг нь бол эмнэлгийн яралтай тусам шаардах эмгэг бөгөөд жирэмсэн үед үүсэж буй таталт бүр манс таталт биш гэдгийг бас анхаарах шаардлагатай. Олон улсын өвчний 10 дугаар ангиллалтын O15-д манс таталтыг жирэмсэн үеийн манс таталт, төрөлгийн үеийн манс таталт, төрсний дараах үеийн манс таталт болон тодорхойгүй манс таталт зэргээр бол ангилж кодолсон байдаг. Тархвар 100% хөгжингүй орнуудад 10,000 төрөлтөнд 1.5-аас 10 тохиолдол, хөгжиж буй буюу ядуу орнуудад 10,000 төрөлтөнд 6-аас 157 тохиолдол тогтмол бүртгэгддэг байх нь хүнд хэлбэрийн манс таталтын урьдчилан эмэгтэйд 2.3% нь тохиолддог, хөнгөн хэлбэрийн манс татлын урьдчилан эмэгтэйд 0.6% хүртэл тохиолддог байна. 20-оос доош насны анхан төрөгчдөд элбэг бөгөөд 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд ихсэх хандлагатай байна. Манс таталт нь бол 4 шаттайгаар илэрдэг эмнэл зүгээр. Нэгдүгээр шатанд хүзүү, нүүр хэсгээр булчингийн ширхэг татуулзаж татдаг бол хоёрдугаар шатанд нумалж татаж эхэлдэг. Их биеийн мөчтүүдийн булчингууд нумлан татаж ухаан алдан амьсгалын үйл ажиллагаа төр зогсож нүдний хүүхэн хараа өргөсөн хүчил төрөгчийн дутмагшил гүнзгийж эхэлдэг. 3 дугаар шатанд буюу тийчгнэж татаж эхэлдэг бөгөөд амьсгал орж ирж хүүхэн хараа нарийсаж эхэлдэг. 4 дугаар шатанд таталт зогсох юм уусгүй бол гүнд угжраанд орж шилждэг. Эмнэлзэн хувь артерийн даралт ихсэлт 75% нь эерэг, толгойн өвдөлт энэ нь бол дух, даг цэцэгт илүү сонирхох хандлагатай 66% нь эерэг илэрдэг бол харааны өөрчлөлт 27%, хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт 25%, тэгш хэмт байдлын алдагдал 25% нь эерэг илэрдэг байна. Эмчилгээний ерөнхий зарчмын хувьд манс таталтын эмчилгээг маш оновчтой, эрчимтэй, төгс байх шаардлагатай бөгөөд анхны тусламжаас тухайн эхийн хувь заяа шалтгаалдаг онцлогтой. Жирэмсэн эмэгтэйг гэмтэх, хахахаас сэргийлж тэгш гадаргуу дээр зүүн хажуугаар нь хэлтүүлэх, амьсгалын замыг чөлөөлөх, амьсгал дарангуйлагдсан ба зогссон үед амьсгалыг дэмжиж удирдах шаардлага гарна. Эмчилгээний зарчим нь манс таталтын хувьд хүнд хэлбэрийн эмгэгийн иж бүрдэл эмчилгээтэй ижилхэн байна. Эмгэг судлалын онцлогооныхоо одоо ярилцъя. Тэгэхээр эмгэг судлалын шинжилгээгээр тархинд илрэх эмгэгүүд нь бол судас тойрсон хаван 68.4%, цус харуулт 36.8%, гемосидриний хоригдлол 31.6%, эдийн өвчил 15.8%, хялгсан судасны бүлэн 10.5%-д нь эерэг онцлогддог бол илгэн дээр синусийн фибрийн хоригдлол 72.2%, үүдэн зам ба орчмын эдийн өвчил мөн адилхан. Артерийн судасны дунд авхаргын өвчлөл нь 44.4%-д нь эерэг онцлогддог бол бөөрөн дээр түүдгэмцрийн хялгсан судасны эндотелийн өвчлөл нь 82.2%-д нь эерэг онцлогддог байна. Тархины цус харуултын хэлбэрүүдийн тухайд бол та бүхэн мэдж байгаа.
За хатуу бүрхүүлийн дорох цус харвалт, зөөлөн бүрхүүлийн дорох цус харвалт, тархины эдийн цус харвалт болон за хажуугийн ховдлын цус харвалт зэргээр бид нар эмгэг судлалын шинжилгээгээр за дээрх голомтын байдлыг аль хэсэгт харуулсан байдал зэргийг бол онцгой анхааралтайгаар хэмжиж тэмдэглэх хэрэгтэй. За элэгний эдэд бол элэгний бүрхүүл харьсанд орох цус хуралт элбэг онцлогддог байгаа. За энэ нь цаашдаа үргэлжилж хүнд зэрэгээр тохиолдох юм бол элэг бол задарч хүндэрч болох нэ. За ингээд та бүхэн ихсийн онцлогоо болон эмгэг судлалын шинжилгээгээр мас таталт болон мас таталтын урьдчилантай холбоотой эмгэгийн үед эмгэг судлалын онцлогоогоор илрэх зарим шинжүүдийг дурдлаа. За та бүхэн ном зүгээс дээрх хичээлтэй холбоотой мэдээллүүдийг бол дэлгэрүүлэн унших боломжтой байгаа. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа.